Ганц шөнийн явдлаас болоод 6 ихэр хүүхэдтэй болсон бүсгүй амьдрал хэрхэн өрнөж байгаа бол тэр хүүхдүүдийн автаа дахин уулзаж чадах болов уу? За ингээд кинонд орцгоё. Нэгэн эмэгтэй эмчлэгдэшгүй хүнд өвчтэй гэдгээ мэдэн өгөхөөсөө өмнө амжуулъя гэд танихгүй залуутай ганц шөнийг өнгөрөж байгаагаар кино маань эхэлдэг. Гэтэл өвчний онош буруу байж таарах бөгөөд гол дүр маань жирэмсэн болоод удалгүй 6 ихэр хүүхэд төрүүлэх нь тэр. Түүнийг Шиншиа гэх ба үзэгдэл 6 жилийн дараах руу шилжиж бүсгүй маань хүүхдүүдэд дагуулan сургууль бүртгүүлэхээр ирнэ. Нэг хүүхдийн төлбөр 1 сая гэхийг сонссон бүсгүй хүүхдүүдэд түр энд байж байгаараа гэд багштай уулзахаар явдаг. Эсэлтийн самбар дээр хичээлдээ сайн хүүхдүүдийг төлбөргүй сургана гэсэн байсан болохоор хүүхдүүдээ авчирсан юм гэж хэлгээд багш залуу. Тэр чинь зөвхөн улсын болон олон улсын шагнал авсан хүүхдүүдэд л үйлчлдэг юм гээд тоохгүй байдаг. Шиншээ тэгвэл эднэрийг хар гээд цүнхнээсээ хүүхдүүдийн шагналыг гарган ирэх бөгөөд тэнд нь олон улсын хакерын бас хөндийн өргөлтийн аварга, олон улсын анагаахын сургуулийн хамгийн залуу хэсэгч, математикийн улсын аварга гэдэл маш олон шагнал байх нь тэр. Өрөөнд нь байсан багш нар шаагилтан ийм мундаг хүүхдүүдийг манай ангид оруулаач гэд гуйж эхэлдэг. Эхрүүдийн хамгийн томонд болох Тантуан бусдаасаа тасран авчихсан байх бөгөөд ухаалаг цагаа ашиглан гэрийнхнийхээ байшлыг мэдээд тэдэн лүү очихоор явдаг. 6 жилийн өмнө манай бүсгүйтэй шөнийг өнгөрөөсөн залуу нь Боо группийн захирал Боо Янчаан болж таарах ба ээжтэйгээ сургуулийн ойролцоо алхаж явтал залуугийн ээж нь өглөөд хизээ нэг ачийн бараа харуулах юм бол доо миний үеийнхэн бүгд л ач зээгээ дагуулад явж байх нь их л жаргалтай харагдах юм. Чи ямар ч ашиггүй өдий 30 нас хүрчгээд гээд ярилцаж байтал Тантуан замаа харалгүй ирээд тэднийг мөрөгчгдөг. Хүүг харсан залуугийн ээж гайхаад ямар сони юм бэ? Энэ хүү чиний багын төрхтөө маш адилхан байна. Энэ яг миний ач мөн байхаа. Тэнгэр бурхан намайг харж үзлээ гэж хэлэхэд хүүн юу гэж миний хүүхэд байх втэ? Таныг юу н эмчэд үзүүлэхгүй бол гэхэд ээж нь яриаг нь таслаад чиний хүүч байж магадгүй шүү дээ. 6 жилийн өмнө нэг эмэгтэйтэй шөнийг өнгөрөөсөн биздээ гэхэд залуу өмнө нь болсон зүйлийг санаад тэр эмэгтэй нэрэл миний хүүхдийг төрүүлсэн юм байх та гэд бодож байтал Тантуан хүүд энэ хоёр хүн нэг л сэжигтэй санагдан тэдний хүний наймаач юм байна гэж бодоод тэндээс цухтаачихдаг. Боо захирал өөрийнхөө багын зургийг харахад Тантуан хүүтэй үнэхээр л адилхан байх ба миний хүүхэд муу юм байна гэж хэлэхдээ зэрэгцэн бяцхан хүүг тэндээс явсныг анзаараад хүүг олохын тулд тэр хавийн замыг хааж байгаад нэгэнгүй шалгах гэж хүмүүстэй тушаадаг. Сургуультай амжилттай элсэн манай хэд гэрлүүгээ харах гэж явж байгаад Тантуан хүүг байхгүй байгааг анзаардаг. Бүсгүй сандран хүүгээ хайж эхлэхэд нь Тантуан гарч ирэн замдаа болсон явдлыг хэлэхэд ээж нь хүний наймаачд л байж таараа гэд тэндээс явцгаана. Боо захирлын хоёр ажилтан тэднийг харсан ч гэлээ. Захирал нэг хүүхэд гэсэн шүү дээ. Энд чинь маш олуулаа байна гэж хэлээд тоолгүй яваад өгдөг. Сургуулийн ойролцоо явж байхдаа Тантуан хүүтэй таарсан учраас түүнийг сургууль бүртгүүлэх гэж ирсэн юм байна. Эсэлтийн бүртгэлийг шалгаж үзвэл олж чадах юм байна гэд боо захирал ээжтэйгээ хамт эсэлтийн хэлцэд очоод шинээр бүртгүүлсэн хүүхдүүдийн мэдээллийг харахыг хүсдэг. Гэтэл багш нар тэднийг өөр сургуулиас ирсэн тагнуулууд гэж бодоод шинээр эсвэлж чадсан шилдэг хүүхдүүдээ өөр сургуульд алдахгүй шүү гэж хэлээд 6 ихийн материалыг авч үлдэн бусад хүүхдүүдийн анкетыг үзүүлдэг. Хайсан хүүхэд нь байхгүй байсанд ууралсан Боо эмээ заавал хүүхдийг хайж олохыг бусдад сануулна. Өглөөний сэрүүлэг дуугарч манай бүсгүй сэртэл хүүхдүүд нь сэрүүлгийг нь унтраан ээжийнхээ урт гутлыг нь бэлдээд нүрээ харчих алчуур оо сайзыг нь хүртэл гарт нөгөн. Тэгээд ч болоогүй сүү өглөөний цай бэлдээд хамгийн бага нь буюу ганц охинод нь ээжийнхээ тэр өдөр төмсөх хувцсыг үзүүлдэг. Гэртээ үлдсэн хүүхдүүд ээжийнхээ турж ядарсан байсныг анзаарснаа ярилцсан сууна. Ээж бидний ганцаараа өсгөөд ядарч байгаа болохоор бүгдээрээ аавыг хай гэсэнд нэг нь хаанаас тэгээд аавыг олох юм бэ гэж асуудаг. Хоёрдугаар хүү буюу Тантуан хакерын аврах бөгөөд тэр өөрийн зохиосон технологи ашиглаад бидний аав иймэрхүү л хүн байх ёстой та гэд харуултал Тантуан зургийг нь таниад наа чинь миний өчигдөр харсан хүн байна шүү дээ. Манай аав байсан юм байх та гэснээр тэд хоёроо хуваагдсан аавыгаа олох ирэл гардаг. Шиншээ захирлын тусгын ажилд орох гээд хүлээж байхад тэнд нь компани ажилтан нийшүү ирээд манай бүсгүйг харамгцаа үгээр идэж эхэлдэг. Би чиний талаар сонссон. Сургуулаа төгсөж чадалгүй гарсан гэсэн байхаа гэхэд нь Шиншээ ажлын зарлал дээр боловсролын зэрэг заагаагүй байсан учраас ирснээ хэлтэл нийшүү түүнийг сурч байгаа жирэмсэн болоод сургуулаасаа гарсан ч хүүхдийнхээ эцгийг хин гэдгийг ч мэдэхгүй. Чам шиг ийм ёс зүйн хүн манай компанид тохирохгүй гэж хэлээд туслахаараа манай бүсгүйг хөөлөгдөг.
Туслагт нь түлхүүлсэн шиншээ яг унах гэж байхад боо захирал түүнийг тосон аваад энэ бүсгүй нэг л танил санагдах юм гэж бодоод өнгөрдөг. Ниншвэ захиралдаа хандан энэ бол шалиг эмэгтэй эцэггүй хүүхдүүд төрүүлсэн захирлын туслах гэдэг бол үргэлж дуудсан цагт бэлэн байх ёстой. Гэхдээ тэр хүүхдээ хараад ирж чадахгүй биз энэ ажилд энэ бүсгүй яасан ч тохирохгүй гэхэд нь харин ч би бол доктортой бүх зүйлтэй хүн хүүхдэд тижээхийн тулд ажил хийх ёстой. Цалин өгч байвал би ч хүн дуудсан ч бэлэн байж морь нохоо шиг зүтгэх болно гэхэд тэнд цугулсан хүмүүс түүнийг магтдаг. Хэрвээ өчигдрийн хүүхэд миний хүүхэд мөн бол ээж нь ч бас энэ эмэгтэй шиг ганцаараа хүүхдээ өсгөх гэж зовсон байх таа гэж бодсон боо захирал түүнийг шууд л туслах ажилтнаа болгодог. Боо эмээ туслагтайгаа явж байхад нэг залт хүн машиныхаа нурдуур гэрэлд гарч ирээд мөргүүлсэн мэт жүжиглээд тэр хаваад нэг орилж эхэлдэг. Хүмүүс тэднийг тойрон зогсоод мөнгөтэй хүмүүс шиг харагдах юм. Хүн мөргсөн юм бол мөнгө өгөөч гэд байж байтал болсон явдлыг хажуунаас нь харж зогссон манай хоёр ирээд газар хэвтэж байгаа хүний утсыг аваад зогтдог. Энэ үед нь нөгөө луурчин шууд л босоод тэдний араас хөөснөөр бүгд түүнийг жүжиглэж байсныг мэдэж авдаг. Луурчин хөөж явуулаад хүүхдүүдийг харсан боо эмээ тантан хүүг өчигдөр таарсан тантуан байна гэж бодоод бүр 2 хүүхэд байгаа юм уу? Эмээ нь ингэж нэг та нарыгаа олох гэж гээд баярлахад ойрын үед хүний наймаачид ямар их болов вэ? Өчигдөр тантуан ах бас ийм хүнтэй таарсан гэсэн гэж бодсон хөө дүүдээ хандан ээж рүү залгаарай гэж хэлдэг. Боо эмээ хүүхдүүдийг дагуулan компани дээр ирэх үед хүүхдүүдээ аюулд орсныг сонсон шиншээ тэднийг хайхаар гарах гэтэл ниншвэ гарч ирэн түүнийг зогсоогоод хаана байгааг нь ч мэдэхгүй байж хаанаас хүүхдээ хайж отлох гэв. Чи асрамжийн газар өссөн байхаа. Тэгээд ч болоогүй эцгийг нь мэдэхгүй хүүхэд төрүүлсэн. Бүгд хэрэггүй амьтад гэхэд манай бүсгүй уурлан түүнийг алгадаад миний хүүхдэд ямар нэгэн зүйл болвол чамайг зүгээр өнгөрөөхгүй гэхэд нийшвэ. Ажлаа орхиж гарвал ажилд хасалсан тооцно. Эсвэл зүгээр чамайг харчихъя л да. Би боо ахтай гэрлэх гэрээтэй учраас удахгүй түүнтэй гэрлэнэ. Тийм болохоор эрх мэдлэн надад байна гэж хэлдэг. Компани дээр ирсэн хүүхдүүд ээжигээ олж хараад тусламж гуйхын тулд арга сэдэн эмээгээс салж зогтцгаадаг. Охин явсаар ээж дээрээ иртэл охины араас хөөж байсан захирлын туслах ирээд охиныг боо захирлын охин гэж хэлдэгч тэнд байсан хүмүүс итгэхгүй байсан тул боо эмээг дуудахаар явдаг. Боо эмээгээс цухтаж яасан тантан боо захиралтай мөргөлдөхөд түүнийг харсан захирал өчигдөр таарсан өөрийнх нь хүү байна гэд бодчихдог. Тэгээд хүүгийн хүснээс сэмэрхэн аваад эцэг тогтоох шинжилгээ өгөхөр болдог. Бяцхан охин алга болсныг мэдсэн тэд охиныг хахаар болцгаана. Шиншээ охиноо дагуулan тэндээс явах гэхэд өмнө нь боо захирлын дэргэд эвгүй байдалд орсон ниншвэ түүнээс өшөөгөө авахын тулд компани нууц материал хулгайлсан гэд манай бүсгүйг гүтгэж эхэлдэг. Ээж охин хоёрыг нэг нэгэнгүй нэгж гэж туслахуудаа тушаахад хоёр залуу шиншээгийн гарнаас тасцуурн нэгж гэхэд охин нь ниншвэгийн гарнаас хасчихдаг. Гэтэл ниншвэ альчуур аван охины амыг таглаад юугүй л ухаан алдуулах гэж байх үед нь аз болж гаднаас боо захирал орж ирээд тэднийг зогсоодог. Олон жилийн өмнө болсон явдлын эзэн шиншээ байсныг мэдсэн захирал хүрмээ түүнд нөмрүүлээд зохисгүй аашилсан ниншвэг загинтал тэр өөрийгөө өмөрөөд тэр манай компани нууцыг хулгайлсан өрсөлдөгчийн явуулсан тагнуул тийм болохоор түүнийг нэгжих гэж байсан юм гэж хэлдэг. Боо захирал камер шүүхэд бүх зүйл тодорхой болж түүнийг ажлаас салахаар болоход ууралсан ниншвэ хүнтэй суугаагүй бутаж хүүхдээ эмэгтэйгээс болоод та намайг ажлаас салж байгаа юм уу гэхтэн захирал бутаж хүүхэд биш миний хүүхдүүд гэж хэлхэн тэр. Ниншвэ уурлан та түүнд хууртаад байна. Боо манай гэр бүлтэй ярилцсан бидний гэрлүүлэхээр басан. Та түүний үгийг зөрчихгээё гэхтэн захирал хариудна. Миний хинтээ гэрлэхийг өвөө шийдэхгүй. Өмнө нь чиний хийдэг байсан зүйлсийг би зүгээр л хараад өнгөртөх байсан. Гэтэл энэ удаад миний хүүхдэд хүрнэ гинэ гэж уурлаад хорон санаат ниншвэг хөөгөөд гаргадаг. Захирлын үгийг сонсон бүхнийг ойлгосон шиншээ боо захирал ниншвэтэй гэрлэн гэсэн. Хэрвээ тэгчих юм бол би хүүхдүүдэд алдахна гэж бодоод тэндээс сухтах гэж байтал хүүхдүүд нь аава хардаа ээж сухтах гэж байна гэд түүнийг бариад өчгдөг. Боо захирал ээжтэйгээ нийлэн шиншээг хүүхдүүдтэйгээ хамт гэрт нь ээж амьдрахыг хүсдэгч манай бүсгүй хүүхдүүдэд тэдэнд булаалгах нэ боо захирал өөгхөн үгэнд ороод ниншвэтэй гэрэлчвэл тэр муу юм миний хүүхдүүдийг дээрлэгэж таараа гэж бодоод хүүхдүүдэд тэдний хүүхэд биш гэд худлаа хэлэх гэсэн ч боо захирал эцэг тогтоох шинжилгээ хийлье гэж хэлдэг. Үнэн хэл болох нь тодорхой болсон тул бүсгүй за үннээ хэлье. Тэд таны хүүхдүүд мөн ганцаараа хүүхдүүдэд зовж өсгсөн байхад та нар гинэтл гарч ирээд хүүхдүүдийг минь булаах гээё гэж хэлдэг. Захирал түүнд 100 саяын карт өгөөд энэ бол нөхөн төлбөр гэж хэлэхэд шиншээ карт руу гараа сунгах гэснээ болоод та намайг хүүхдүүдэд зарна гэж бодоо юу? Би гэрэлчихсэн та нарт хүүхдүүдэд өгөхгүй гэж сандарахад боо захирал хариудна. Булаах гэсэн юм шээ. Бидний хүүхдүүдтэй уулзахыг л зөвшөөрч
гэхэд бүсгүй зөвшөөрөөд Анян Тантан хоёрт хэлэх зүйл байна гэд тэндээс холдмогцоо ах トゥ нарынхаа талаар тэдэнд яасан ч хэлж болохгүй шүү гэж хэлээд явуулдаг. Шиншээ маань бусад хүүхдүүдээ Бо гэр бүлд алдахгүй тулд ийм арга сэцнэд тэр байдаг. Бо эмээ Анян Тантан хоёрт бэлдсэн бэлгээ үзүүлэхэд тэнд нь маш их хамттан тоглоом, хувцас хэрэглэл байдаг. Үүнийг харсан Анян ээж ах トゥ нар маань бас энд ирээд энэ их зүйлсээс хуваалцсан бол гэхтэн Тантан хэдий тийм ч гэсэн ээж юу ч хийж болохгүй гэсэн шүү дээ гэд ярилцаж байхад Бо захирлын утсанд дуудлага ирэн шинжилгээний хариугаар эцэг хүүхэд мөн болохон тогтцоосныг дуулгадаг. Шиншээ хүүхдүүдтэйгээ ярихад охин хүү хоёр эмээгийн авч өгсөн тоглоомнуудыг харуулхад гэртээ үлдсэн ах トゥ нар нь нууцаар аавынхаа гэрлүү явахаар болдог. Гэтэл ээж нь хүүхдүүдээ сургуульд нь хөргөж өгөхөөр болоход Тантуан эзэн өвдөжглөө гэж худлаа яриад булдах гэж оролдтол Шиншээ хүүгээ дагуулсан эмнэлэг явахаар болдог. Нөгөө талд Бо эмээ хоёр хүүхдээ урьдчилсан сэргийлэх үзлэгт оруулах гэд эмнэлэгт ирж таарна. Энэ үед Тантаны гэдсэн өвдөн эмээтэйгээ хамт ариун цэврийн өрөө рүү яван Бо эмээ түүнийг өрөөний гадаа хүлээгээд үлддэг. Гэтэл Тантуан хүү дүүгээ нойлын өрөө рүү орж байхыг нь хараад араас нь очиход Бо эмээ түүнийг зогсооход "Хүү минь чи ийм хурдан гараад ирж байгаа юм уу? Бас хизээдээ хувцас солихсон юм бэ?" гэж асуудаг. Тэдний ярилцлагыг харсан Шиншээ дэрэгдэн ирж зогсоод одоо яана дахиад нэг хүүгээ тэдэнд алдах нэ гэж бодохтой зэрэгцэн Тантан хүү хүрээд ирдэг. Аргагүй байдалд орсон бүсгүй Бо эмээд хандан "Уушлаарай, би худлаа ярихыг хүсээгүй юм шүү. Зүгээр л хүүхдүүдээ алдахаас айсан юм. Би 3 ихэр хүүхэд төрүүлсэн" гэж хэлдэг. Эмээч баярлан "Би ямар азтай юм бэ? 2 ач хүү, 1 ач охинтой. Манай гэр бүлч буянтай аймаа" гэхтэн бүсгүй "Би хүүхдээ өгч чадахгүй нэ, Бо захирал Тантуаны талаар битгий хэлээрэй" гэж гуйхад нь эмээж өшөөрдөгч дотроо бол яагаад хийж болохгүй гэд байгаа юм бол доо. Бо янчин түнд нэг л итгэл төрүүлээгүй бололтой гэж боддог. Эмээ анх удаа Тантуантай уулзаж байгаа болохоор түүнд юм авч өгөхийг хүсэж байна гэж гуйснаар тэд хамтдаа дэлгүүр рүү явахаар болдог. Бо захирал хэлэхгүй гэсэн амлалт өгсөн эмээ маань нууцаар шууд л хүүрүүгээ залхаад "Чи бүр 3 ихэр хүүхэдтэй юм байна. Итгэхгүй бол дэлгүүр рүү хүрээд ир. Бид тийшээ явж байна" гэд туцаа тасалдаг. Дэлгүүр тэрээд зөндөө зүйл ахуулсан Шиншээгийн санаа зовоод "Одоо болноо, маш их юм ахуулчихлаа шүү дээ" гэхтэн Бо эмээ "Зүгээр дээ, энэ бол манай дэлгүүр. Битгий санаа зов. За та нар эндээ байж бай. Би яваад тооцоогоо хийчгээд ирье" гэд явдаг. Энэ хооронд нь дэлгүүрт нишүү ирж таарах ба 2 биш 3 хүүхэд болсон байхыг нь харсан нөгөө хорон санаат чинь 3 хүүхдийг нь төрүүлсэн гэд Бо гэр бүлд орсон гэж өөрийгөө бодоо юу. Өвөгийн сонгосон ганц бэрэн зөвхөн би байх болно. Ах бид хоёрын дундуур орж байхаар эртхэн шиг бууж өг гэж сандархад Тантуан цэцэг аван түүнрүү шитгэд ниншвэ уурлан тэдэн рүү дайрах ба Тантан хүү газраар чилэн үрэл асгаснаар бүсгүй халтран ундаг. Газар тунцсандаа уурсан ниншвэ худалдагчид хандан "Би бол Бо гэрийн бэр болох хүн. Тэднийг эндээс хөөж гарах" гэхтэн худалдагч манай хийдийг тэндээс гарахаар оролддог. Аз болж энэ үед нь Бо захирал эмээ хоёр гарч ирэн ниншвэг дахиж Бо группийн дэлгүүрүүдээр үйлчлүүлэхгүй байхыг сануулад харин худалдагчийг нь ажлаас салдаг. Бо захирал үнэхээр л 3 хүүхэд байгааг нь хараад "Шиншээ яагаад надад худлаа хэлсэн юм? Гэрт чинь очиж үзье. Дахиад хүүхэд байгаа ч юм билүү" гэхэд бүсгүй сандран "Болохгүй, манай гэрт нөхөр минь байгаа" гэж хэлээд аргалдаг. Ингээд аргагүй ихэн Тантуаныг ч бас Бо гэрлөө өгч явуулахаар болно. Захирал загнуулсандаа өш сансан ниншвэ компанид ажилдаг өөрийн хүн рүүгээ залгаад манай бүсгүйг дээрлэх гээд хэлж байдаг. Үзэгдэл солигдож компаниас зохиож байгаа дизайны тэмцээнд оролцохоор Шиншээ материалаа өгөхөд менежер нь түүний хийсэн зүйлийг шууд цааш нь шидчихдэг. Тэгээд Шиншээд хандан "Чам шиг их сургуулаач төгсөөгүй мэдлэггүй хүн яаж оролцдог юм? Цаг үрээд байлгүй цаашаа явж ажиллаа хийгээд манай бүсгүйг явуулна." Хурлын үеэр өмнө зарлагдсан тэмцээний дүнг танилцуулахад нөгөө менежер төрүүлсэн байх бөгөөд хийсэн загвараа үзүүлтэл Шиншээгийн бүтээсэн загвар байх нь тэр. Сүүлийн тэмцээнүүдэд үн шиг гайхалтай загвар гарч ирэхгүй байсан юм. Үнэхээр сайн болсон байна гэж Бо захирал менежерийг магтахад нь Шиншээ үгийг нь таслаад "Энэ бол миний хийсэн загвар" гэхэд менежер "Юу гээд худлаа яриад байгаа юм бэ? Чам шиг боловсралгүй хүнээс би юу гэж хулгай хийх вэ? Энэ бол миний зурсан зураг. Би дизайнерын мастер зэрэгтэй хүн шүү. Намайг хүтгээд байлгүй нотлох баримтаа үзүүл" гэдэг. Аз болоход нь манай бүсгүй өөрийн зурсан загвар болгон дээрээ нэрнийхээ эхний үсгийг бичдэг байсан болохоор бүх үнэн ил болж Шиншээ тушаал ахин дизайны хэлтэст ажиллахаар болдог. Ичгэвтер байдалд орсон менежер бүсгүйг отож байгаад барьж аван түүнийг булан шахаа сүрдүүлж эхэлдэг. Энэ үеэр нь ээжтэйгээ уцаар ярьж байсан Тантуан хүү ээжигээ аюулд орсныг мэдээд аавдаа ирж хэлдэг. Камер байхгүйг нь мэдсэн Шиншээ шууд өөрийг дээрлэхэд байсан менежер рүү дайран түүнийг алгадаж эхэлдэг. Аюулд орсон байх таа гэж бодсон ч өөрөө харин хүн зодож байгааг нь хараад Бо захирал инээгээд хорон санаат менежерийг хөөж явуулаад Шиншээгийн шархацсан гарыг эмчилгээр явдаг.
Боо захирал бүсгүй гэрт нь хүргээд өгье гэдэгч бусад хүүхдүүдээ алдгаас айсан шиншээ. Болохгүй гэрт нөхөр маань байгаа. Харин 3 хүүхэд маань танаад удсан болохоор өнөөдөр би тэднийг аваад явъя гэд тэд хамтдаа боо гэрлүү явцгаадаг. Шиншяаг дээвлгэж чадсангүй юу? Арчаагүй юм гээд ниншвэ менежертэйгээ ярьж байхыг нь харсан Аниан ахтай сонсон зүйлхийн талаар хэлснээр ээжийг нь дээрлэгийг оролцсон муу санаатай эмэгтэйгтэд хорлохоор болдог. Хүүхдүүдтэй сайхан харилцаатай болчихвол боо захиралд хүлээн зөвшөөрөгдөн гэж бодсон ниншвэ өрөөнд орж ирэхэд тантан бэлзэн усаа толгой дээр нь асгаад усан буугаар шүршгэд Аниан билүү барьж ирээд ниншвэгийн нүрэнд нээлж орхидог. Ууранд хүрсэн ниншвэ бяцхан хүүг барьж аваад зодож эхлэхэд гаднаас боо захирал шиншээ хоёр орж ирээд хүүхдүүдэд гар хүрсэн түүнийг дахиж боо гэрийн хаалгаар орох ирэхгүй гэж хөөгөөд явуулдаг. Хүүхдүүд тойрон суугаад ээжийг нь дээрлэхсэн муу эмэгтэйг шийтгэх хэрэгтэй гэд ярилцаад ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөдөг. Гэрийнхээ хашаанд цай угаад сууж байсан ниншвэгийн дээрээс муудсан өндөг асгарч эхлэх бөгөөд хэрийн эцэст нь дрон ашиглаж буй канкан тантуан болж таардаг. Гэртээ ирсэн шиншээ хүүхдүүд хаашаа явсныг лоолоогоос сонсоод яаран гэрээсээ гардаг. Нөгөө талд манай 3 хүү баригдчихсан байдаг ба ухаалаг тантаа хүү муу хүмүүст баригдчихлаа гэд аврага мэдээ өгч амждаг. Ниншвэ ирээд дахиад нэг хүүхэд гарч ирснийг нь хараад яг цохох гэж байхад нь шиншээ амжин гарч ирээд хүүхдүүдээ өмөрөхөд хамаалагчт нь тэднийг барьж аваад канканыг зөхиод унгаачихдаг. Аз болоход нь энэ үеэр боо захирал ирэн хамаалагчдыг холдуулан хүүхдүүдэд гар хүрсэн ниншвэд орлон одооноос шиншээ болон хүүхдүүдээс хол бай. Дахиж миний нүдэнд үзэгдэж үзээрэй гэж сануулад канканыг тэрэн тэндээс явдаг. Канканы шархыг эмчилгээр эмнэлэгт ирээд байж байтал боо захирал энэ хүүхдийн талаар хэлэх юм алах уу? Чи өөрийгөө 3 ихэр хүүхд төрүүлсэн гэж хэлсэн. Тийм байхад энэ хүү хаанаас гараад ирв гэж асуухад дахиад нэг хүүхдээ алдахна гэж бодсон манай бүсгүй. Энэ бол миний өргөмөл хүүхэд тоох хэрэггүй гэж хэлээд гараад явдаг. Боо захирал орон дээр үлдсэн канканы үснээс аваад эцэг тогтоох шинжилгээ хийхээр өгөхөд үнийг нь нууцаар харсан нэмшвэ. 4 дахь хүүхэд гараад ирвэл надад боломж бүр л багасах юм байна. Би зүгээр өнгөрөхгүй дээ гэсээр цаашаа явдаг. Такси хүлээгээ зогсож байсан канкан шиншээ хоёрыг боо захирал гэрт нь хөрөөж өгөхөөр болгоод гэртээ байгаа хүүхдүүд рүүгээ лоло пимпи хоёр нуугдаарай гэсэн мессеж явуулаад амжих ба лоло нуугдсан ч пимпийн өрөөнд харагдахгүй байлаа. Ингээд гэрийнхээ үүдэнд ирсэн шиншээ хаалганыхаа кодыг хийсэн ч болохгүй байх ба хүүхдүүдэд баригдуулахгүй гэсэндээ хажуу айлынхаа хаалгатай ноцолдож байсан нь тэр байдаг. Гэтэл пимпийн хаалгыг онгоолоод ээжээ та нанаа юу хийж байгаа юм гээд асуучдаг. Боо захирал гэрлүү нь ороход аз боош лооло нуугдсан байх ба боо захирал хаанаас бас 5 дахь хүүхэд гараад ирв гэж асуухад бандсан шиншээ энэ ч бас миний өргөж авсан хүүхэд хэрвээ та итгэхгүй байвал би танд өргөж авсан бичиг баримтаа харуулъя гээд түнд үзүүлдэг. Бичиг баримтыг харсан боо захирал үний юм байх та гэд эргэлзэж байхад туслахын захирал руу залгаад канканы эцэг тогтоох шинжилгээний хариу таараагүй гэж хэлхэн тэр. Гэтэл хүүхдүүдээ алдхаас айсан шиншээ маань эмнэлгийн орон дээр албаар өөр хүний ус үлдээсэн нь тэр байдаг. Туслах захиралтайгаа ярьж байхыг нь сонссон нэмшвэ муу эмэгтэй өөр хүний хүүхэд төрүүлсэн юм байна та гэд бодчихдог. Ач нартайгаа хитгэн хоноод тэдэнд тасал болсон эмээн боо захиралд хандан шиншээг хүүхдүүдтэй нь хамт гэртээ авчирья гэдэгч үүнд хариуд нь болохгүй тэр чин нөхөртэй бас өөр хүүхдүүдтэй өргөж авсан хоёр ч хүүхэд байгаа гэхэд нь ээж нь чи чин тэнийг юм уу юу гэж өөрийнхөө хүүхдүүдтэйгээ чацуу хүүхэд өргөж авдаг юм гэж хэлээд бичиг баримтыг нь харснаа эн чин нийлүүлэл байна шүү дээ гэж хэлээд ач нараа авахар явдаг. Боо эмээ гэрт нь ирэхэд түүнийг гэрлүүгөө оруулахгүй гэдэгч аргагүй ирэхэд дийлдэнд 5 хүүхэдтэй гэдэг нь баригддаг. Үгүй миний хүүхдүүд би нөхөртэй шүү дээ гэж хэлдэгч аль хэдийнэ түүнийг гэрлэлтийн бүртгүүлгүй гэдгийг нь мэдчихсэн байдаг. Янчааны аав эрт нас барж ганцаараа л хүүхдүүдээ өсгсөн. Хүн маань ажлаас өөрөө мэдэхгүй. Би энэ насан дээрээ ирчгээд хідэн ач нараа тойруулаад жаргалтай байхыг хүсэж байна гэд канкан пимпийн хоёрт бэлэг өгч байгаа. Тэдний үснээс сэмэрхэн авчихдаг. Ингээд шинжилгээ хийлгэтэл боо захирлын хүү мөн болох нь батлагддаг. Тэгээд хүүдээ хандан ач нарыг минь авчирмаар байгаа юм бол эхлээд шиншээг авчрах хэрэгтэй. Би түүнийг бэрээ болгомоор байна гэж хэлдэг. Боо захирал шиншээтэй уулзгаар нэгэн ресторанд урьсан байдаг ба манай бүсгүй явж байгаад нэмшвэдээ санамсархуйд харчихдаг. Гэтэл нэмшвэ чам шиг юм ийм үнэтэй зоогийн газарт юу хийж явдаг бэлээ. Өмнө нь танай хүүхдүүдээс болоод янчаах намайг буруугаар ойлгосон. Одоо чамтай тооцоо бодно. Өнөөдөр энд хоол идэнэ гэж ярилдаггүй шүү гэж хэлэхэд шиншээ надад хамаагүй гэд түүнийг мөрлөчгöd гардаг. Нэмшээ араас нь гарч ирээд чамд анхааруулж хэлэхэд боо өвөө бидний гэрэлтийг зөвшөөрчихсөн. Би бол түүний сүйт бүсгүй гэж хэлэхэд түүний үгийг сонссон рестораны менежер тэдний дэргэд ирээд нэмшээгийн тушаалаар шиншээг хөөж гаргахаар болон бүсгүйг түлхэхэд боо захирал араас нь түүнийг тэрэн тасаж авдаг.
Миний урьсан хүнийг хөөж зүрхлэн гинэ. Ийм байдлаар үйлчлүүлэгчдийг ялгаж харьцаж байвал энэ ажил чамд тохирохгүй гэж менежер рүү урлан ниншвэд хандан би Шиншагийн араас гүйж байгаа гэхэд ниншвэ. Та өөр хүний хүүхдийг гаргасан эмэгтэйтэй хамт байна гэж үү? Үү аль хэдийнэ бидний гэрлэлтийг төлөвлөсөн шүү дээ гэж гомдлоно. Боо захирал хариудна. Би чамтай гэрлэнэ гэж хизээч бодож байгаагүй. Тэглээж өвөө миний гэрлэлтийг шийдэхгүй хэмээн ширүүхэн хэлдэг. Шиншаа хоол идэх хүсэл алга гэд төрүүлээд гарахад захирал араас нь гарч ирээд би чиний араас гүйж байгаа гэд байхад хэлэх юм алахгүй. Бид нийлвэл хүүхдүүд маань аав ээжээсээ салах шаардлагагүй болно гэж хэллэгч үүнийг нь сонсон Шиншаа хүүхдүүдээс болоод надтай хамт бай гэж хэлсэн юм байна гэд бодчихдог. Тантуан хоёр аавтайгаа уулзгаар компани дээр ирээд ниншвэг олж хараад араас нь дагтал тэр захирлын өрөө рүү ороод түүнд наалдаж эхэлдэг. Залуу уурлан би чамаас сүүгээ цоцлох болохоор битгий ингээд бай гэхтэн ниншвэ. Тэр муу юм таны хүүхдүүдийг гаргаснаас болоод ингэж байгаа юм уу гэснээр захирал загнуулан өрөөнөөс гарч явахт нь манай хоёр хүү замд нь шилэн үрэл асгасан байх ба халтарч унсан ниншвэ босож ирээд хүүхдүүдийг зодох гэж байхад захирал өрөөнөөсөө гарч ирэн түүнийг өгөөд явуулдаг. Хоёр хүү аавыгаа санаад ирлээ гэхэд захирал бушуухал Шиншаатай гэрлэх ёстой юм байна гэж боддог. Хүүхдүүд гэртээ ярилцаад аав ээжигээ нийлүүлэе гэд байж байхад захирал Шиншааг хүргэж ирээд гэрлүү нь орох гэхэд бүсгүй сандраад би өнөөдөр гэрээ цэвэрлээгүй байгаа. Хүүхдүүдийг гаргаад ирээ гэд тантуан аньян 3-ыг гаргаж ирээд 7 хоногийн дараа буцаад ирээрэй гэхэд нь боо захирал бүсгүйд хандан өмнө нь хэлсэн зүйлийн минь талаар бодож үзсэн үү? Надтай гэрэл гэж хэлдэг. Хүүхдүүдээс болоод өөртөө нойртох гээд байгаа гэж бодсон манай бүсгүй хүсэхгүй байна гэж урлаад гэрлүүгээ ордог. Энэ үед нь аавдаа туслахаар шийдсэн манай хүүхдүүд нэгдүгээрт ээжийн дуртай амийг олох гэхэд нь боо захирал маш их банан аваад Шиншаа руу явуулахад бүсгүй хин ийм их юмыг иддэг байна. Би ямар сармөгчин биш дээ гэдэг. Хоёрдугаарт ээж улаан өнгөнд дуртай гэхэд захирал компанийнхаа бүх хэсгийг улаан өнгөтэй болгоод Шиншаагийн ширээгэл зөвхөн улаанаар буддаг. Гуравдугаарт удаан унтах дуртай гэхэд захирлын туслах Шиншаа дээр ирээд өглөө эрт ажилдаа ирэх хэрэггүй гэдгийг хэлдэг. Бүхнийг гайхсан бүсгүй захирлын өрөөнд орж ирээд яагаад намайг тайван байхгүй байгаа юм бэ? Надад тийм дургүй юм уу? Хүүхдүүдийг авахын тулд ингэж байна уу гэж асуухад би чамайг дуртай байх юм болов уу гэж бодсон юм аа. Би чамтай гэрлэмээр байна. Хүүхдүүдээс болоогүй. Би үнэхээр л чамд сайн гэдэг. Хэсэнд чинь итгэхгүй байна гэсээр бүсгүйг өрөөнөөс гарахад хүүхдүүдийн төлөө л гэрлэх гэж байсан захирал жинхнээсээ Шиншаад хайртай болсноо ойлгоод би чамд сайн гэж орилсоор үлддэг. Шиншаагийн сэтгэл догдолдогч боо өвөө түүнийг ниншвэтэй гэрлүүлнэ шүү дээ. Би чинь юу бодоод байна гэд өөрийгөө буруутгадаг. Боо захирал бүсгүйтэй ойр байхын тулд өөрийнхөө хувийн туслах болгосон байх бөгөөд сүүлдээ бүр эд зүйлсээ авчираад энэ өрөөнд бай гэж хэлдэг. Дургуутсан Шиншааг өрөөнөөс гарч явхад захирал аргадахын тулд өрөөнөөсөө гарахад хорон санаад ниншвэ захирлын өрөөнд нууцаар орон уух юмд нэг зүйл хийчихдэг. Аав ээжтэй туслахаар ирсэн Канкан Пимпин хоёр ниншвэг хараад муу санаат байна гэд түүнийг дагцгаая гэд явах бөгөөд хортоо усуусан боо захирлын толгой ирхэн сонирн болоод байж байтал ниншвэ түүнийг араас нь тэрвээд та Шиншаагаас өөр хүн харахаа болчихоо юу? Өнөөдрөөс эхлээд бид жинхэнэ хосууд боллоо. Надад үүнээс өөр арга байсангүй гэд захирлыг ноолж эхэлдэг. Тэр байдлыг харсан хүүхдүүд ээжтэй очин хийлт болгосноор захирлыг ниншвэгээс салгаж чаддаг. Захирал Шиншааг үнсээд надтай гэрлэлтэй би хүүхдүүдээ юу гэж булаах вэ дээ? Би хүүхдүүдтэй бас чамд хайртай гэхтэн бүсгүй. Гэхдээ чи ниншвэтэй гэрлэн биздээ гэж залуу үгүйсгээд тэр бол өвөөгийн шийдвэр надад хамаагүй. Миний сонгосон эхнэр минь бол чи гэж хэлснээр тэд тэрвэрлэн одоо л нэг учраа алцгаадаг. Гадаадд байдаг боо захирлын өвөө дээр ниншвэ ирэн гомдлоод манай Шиншааг муулж эхэлдэг. Тэр сургуульд байхдаа хүнтэй суугаагүй байж жирэмсэн болоод боо ахын 3 хүүхдийг төрүүлсэн. Тэгээд ч зогсохгүй өөр хүнээс бас 2 хүүхэдтэй замбраагүй амтан тийм хүн таны бэр болчихвэ гэд уйлж байгаа дүр хэсэхэд боо өвөө үгүй яасан ч зөвшөөрөхгүй чи л миний бэр болно гэхин тэр боо эмээ хүүхдүүдтэйгээ тоглоод байж байхад гаднаас аав нь орж ирээд уурлан янчаан гэрлээгүй байхад юун 30 хүүхдүүд тэрмүүд золиг ямар эмэгтэйгээс хүүхдтэй болсныг мэдэхгүй ч би л амнаад хүүхдүүдийг чинь хүлээн зөвшөөрөхгүй гэж урлаад тэндээс явдаг. Цэцэрлэг талхаж байсан боо өвөөгийн хөлн гэмтэн газар унсан байх бөгөөд тэнд нь алхаж явсан лоолоо түүнийг анзааран ирээд хөлийг нь барьж өгөн имжлээд ээж маань ажлаа хийгээд хятардаг болохоор би ээжийнхээ хөлийг барьж өсөөр байгаад сурчсан юм а гэхэд нь боо өвөө түүнийг хөрдөн миний ач 30 байсан бол ямар сайхан бэ гэсээр хоцордог.
Өвөг ухтах үдшилтэд бидэн дааш нь цонгон явахдаа бүсгүй өвөөгөөс имэж байгаа талаараа хэлэхэд боо захирал зүгээрдээ тэр өдөр би чамайг миний эмэгтэй гэдгийг зарлана. Би чамайг яасан ч тавьж явуулахгүй гэж хэлээд тэрхэд Шиншия хүүхдүүдийн талаар үннийг хэлэх цаг болжээ гэж боддог. Үдшилгийн өдөр болж Шиншия хүүхдүүдэд даваасаар орж ирэхэд хүн болгон тэднийг ажиглан хорон санаат нэмшвэ өвөд хандан тав байсан чинь дахиад нэг өөр хүнээс гаргасан хүүхэд гараад ирлээ гэж үг хайдаг. Шиншия ирэн өвөөдөө мэдлэл тэр өөдөөс нь хичээх хайхаач мэдэхгүй ийм хүн байх гэж ямар нүрээрээ энд ирж байгаа юм. Ийм эмэгтэй манай боо гэр бүлд орох ёсгүй гэж уурлахад нь Лола түүн дээр ирээд өвөө та энд юу хийж байгаа юм бэ? Яагаад манай ээжийг загнаад байгаа юм бэ гэж асуудаг. Лолог Шиншиягийн хүү гэж мэдсэн өвөө царай нөөцлөгдөн түүнийг өөрөөсөө түлхэн холдуулдаг. Нэмшвэ бүр хөөрөөд тэр харж байна уу? Хинийх нь мэддэхгүй хүүхдүүдэд аваад эндээс яв. Ичих нүргүй юм гэхтэн Шиншия түүнийг алгаддаг. Өвөө уурлан Шиншия хүүхдүүдтэй нь хөөж яваад гэхэд гаднаас боо захирал эмээ хоёр орж ирнэ. Дахиад нэг хүүхэд гараад ирснийг нь харсан эмээ баярлан Шиншия чи манай гэр бүлийн азын хот гэхэд нэвшвэ яриаг нь таслаад энэ хүүхдүүд чинь өөр хүний хүүхдүүд та нар хууртаад байна гэхэд өөч түүнийг дэмжин хүүхдэрээ төрөө барьж манай гэрт орно гэж байхгүй. Тэднийг хуурч болох ч намайг хуурна гэж байхгүй шүү гэдэг. Шиншия уурлан нэвшвэ чи миний хүүхдүүдийг боо энчэнэх биш гэж байгаа юм бол яг одоо шинжилгээ хийлгээд үзье. Хэрвээ мөн байвал чи надаас болон манай хүүхдүүдээс уушлалт гуйгаарай гэхэд нишвэж зөвшөөрөн хэрвээ боо ахын хүүхдүүд биш байвал чи надаас өвдөх сүгдэн уушлалт гуйгаарай. Тэгээд дахиж боо гэр бүл рүү ойртооч хэрэггүй гэд өөртөө ихтгэлтэй нарахгүй хэлдэг. Тусган нэрэн шинжилгээ хийлгэхээр явхад боо өвөө уурлан чиний хүүхдүүд мөн байсан ч энэ нэмийг болж зөвшөөрөхгүй. Би нишвэг бага наснаас нь өдийг хүртэл хэрхэн өсөж байгааг нь харсан. Түүн шиг сайн хүн байхгүй. Тэр л миний бэр болох хүн гэхэд боо захирал уцаа гаргаж ирэн танд харуулах юм байна. Энэ бол наад Нишвэгийн чинь үнэн төрөх гээд Шиншия Ханян хоёрыг дээрлэж байсан үе болон захирлын өрөөнд нууцаар орж усанд нь юм хийсэн бичлэгүүдийг үзүүлдэг. Өвөгийн урам нь хугарч Нишвэрээ уурлан боо захирал ирсэн хүмүүст хандан Шиншия бол миний хайртай эмэгтэй гээд гараас нь атгах үед шинжилгээний хариу ирэн хүүхдүүд боо захирлын хүүхдүүд болгон тогтоогддог. Хариу гарсан өвөө баярлахад Нишвэ энэ шинжилгээний хариу хуурамч гэж зүтгэсээр л байдаг. Боо захирал уурлан би чамайг олон удаа харж үзсэн. Ингээд ч ойлгохгүй бол одоо яахав дээ гэхэд гаднаас цагдаа нар орж ирэн Нишвэг бусдыг төрхөрч хүний бэлд халтгийг завдсан гэд баримтлан авч явдаг. Боо захирлын өвөө Шиншияг буруу ойлгосондоо уушлалт гуйснаар тэр гэр бүл элэг бүтэн болох нь тэр. Дүр солигдсон манай бүсгүй төрөх өрөө рүү орох бөгөөд боо захирал энэ удаад дахиад 6 ихэр биш байлгүй дээ гэж бодож байтал сулигч нар түүний шинхэн төрсөн 6 нэрийг тэрвэрээ зогсож байдаг. Гэтэл энэ түүний бодол байж таарах бөгөөд төрөх өрөөнд хүүхд уйлах чимээ гарan баяр хүргийн охинтой боллоо гэхээс сонсогддог. Боо захирал тайвшрах тэр агшинд хүлээгээрээ дахиад ч хүүхдүүд байна гэснээр кино маань дуусдаг. Санамсаргүй учирсан тэдний харилцаа 6 жилийн дараа дахин эхэлж аз жаргалтай гэр бүлийг бүтээдэг. Кино маань таалагдсан бол лайктаар сэтгэлээ үлдээхээ битгий мартаарай. Цаашдаа манай сувагтдаг богино драмуудын тайлбар тогтмол орох бөгөөд цаг алдалгүй үзхийг хүсвэл subscribe дараад хүлээж байгаарай.